За улс төр сайтын шууд амжилт үргэлжилж байгаа. Энэ удаа бид өндөр зочныхоо хаймарт Тариалан сумын уугуул чулууны сөрөг орлоотой та бүхнийг уулзуулж байна. Сайн байна уу хаа? Сайн байна. За сайхан наадаж байна уу? Оо сайхан наадсаж байна уу? Сайхан наадаж байна. Тэгээд өөрийгөө сайхан танилцуулахгүй юу? Мөн аав ээжийнхээ тухай бас сайхан яриад өгвөл тийм ээ. За би чулууны сөрөг орлоо гэдэг. Энэ 1975 онд сургууль төгсөөд энэ Тариалан сумд ирж ажиллаад худалдаа ихтгэл ангид 20 жил сумын хурлын нарийн бичгийн дараагаар 22 жил ажиллаад ингээд энэ дэр нахсныхаа гавьяанд гарсан. За аав ээж маань ч гэсэн энэ Тариалан сумд амьдарч ирсэн юм хүмүүс. Тэгээд одоо Тариалан сумаараа бахархаж ингэж явдаг. За одоо би төгсчихснээс хойш одоо 50 гаруй жилийн орон нутагт амьдарч байна Тариалан. Тэгэхээр зэрэг би бол ерөнхийдөө 100 жилийн 50 жилийн төрхийг нь хамтдаа бичсэн байна. Тэгээд одоо Тариалангаараа овглож, Тариалангаараа бахархаж ингэж явдаг. Тэгээд нийт одоо Тариалангийн сумын ард түмэн болон нутгийн одоо өнцөг болон бүрт амьдарч байгаа Тариалан сумаар овгуулсан бүх уугуул, суугуул ийм бүх иргэдтэй одоо энэ 100 жилийн минь бичлэгийг одоо юуны юм дэвшүүлье. Ер нь одоо танах бас бүхний байр шагналыг бас хотгоороо хүүхдүүдээр нээлж гаргаж байгаа юм байна тийм ээ. Тийм. Би тэгээд Тариалан суманд аав ээжээр дамжаад амьдраад тэгээд өөрөө одоо 50 гаруй жил 50 жил ингээ амьдэрсэн хувьд бас энэ сум орондоо бас өөрийнхөө хөв нэмрийг оруулъя гэж ингэж бодсон. Тэгээд хүүхдүүдтэйгээ ярилцаад сумын одоо улс аймаг аймгийн алдаршилтаа 128 бүхэн барилдааны бай шагналыг хариуцахаар ингэж болоод тэгээд хүүхдүүдтэйгээ ярилцаад ингээд хариуцаад явж байна. Тэгэхээр ер нь бас таны хувьд бас одоо хурлын нарийн бичиг хүртэл хийжсэн гэхээр тэгэхээр ер нь 50 жилийн түүхэнд одоо Тариалан сум маань одоо 100 жилийн түүхийн 50-ыг одоо та бичлэлсэн байна. Тэгэхээр ер нь Тариалан сумын ард иргэдийн онцлог нь юу байдгийг ер нь бол Тариалан сумын одоо хөгжлийг та ер нь ямар хувь байна гэж харж байна. За манай Тариалан сумын ард түмэн бол хамгийн гол нь бол хөдөлмөрч ард. Би энийг нөгөө бага наснаас хойш одоо би 50 жил гэж хэллээ шүү дээ. Тэр хугацаанд амьдэрсний хувьд бол энэ хүмүүс чинь газар Тариалан эрхэлдэг хийсэн одоо албан ажил эрхэлжсэн ч гэсэн хажуугаараа нэг хашаанда Тариалангаа тарих жишээтэй тийм ээ. Ингээд амьдралынхаа их үсрэг малажгаа газар Тариалангаар бий болгож байгаа. За энэ хугацаанд бол би одоо 50 жилийн өмнөх Тариалан сумыг харахад бол өнөөдөртөө жишгэд хөгжлийн маш том одоо өөрчлөлт гарсан. Ийм одоо багталтайгаар одоо 100 жилийн огтж байна гэж ингэж бодож байна. Хүмүүс нь ч гэсэн сум орон ч гэсэн хөгжил дэвширлээ. Ард иргэдийн аж амьдрал ч гэсэн дээшлэлээ. Би бас төрд ажиллаж байсны хувьд бол энэ ард түмнийг бас хөдөлмөрийнхаа үр шимийг хүртэж байгаа. Тэрнийхээ үр шимээр амьдарч байгаа ийм ард түмэн гэж хүсэж бодож явна. Тэгэхээр одоо Тариалан сумынхаа нутгийн зан олон сайхан та сайхан баярын сайхан мэдчилгээд өшөөлнө. За баярлалаа. Энэ бол 100 жил гэдэг бол түүхэн тэмдэглэх өдөр. Энэ сайхан баяр бол одоо 3 дахь өдрөө үргэлжилж байна. Ерөнхийдөө бараг 10 хоног үргэлжилж байна шүү дээ, тийм ээ. Эхлснээс хойш. Тэгээд ийм сайхан баяртаа одоо манай нутгийн одоо өнцөг улам бүрт амьдарч байгаа гадаад дотоодд амьдарч байгаа бүх хүмүүс хүрэлцэн ирлээ. Энд бол том их уулзалт болж байна, том золголт болж байна. Ингээд нийт ард түмэндээ хувийнхаа зүгээс болон үр хөвгүүдийнхээ нэрийн өмнөөс одоо 100 жилийн мэндчилгээ дэвшүүлээд ад жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За баярлалаа. За баярлалаа.